Лувсан жамц гишүүний микрофоныг нээе. Мөрлийн төлөв. Байнгын орны эрхэм дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийн 2 дахь хилцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаараа явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй саналуудыг гүйцэн боловсруулах чиглэл өгч төслийг 3 дахь хилцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын орон шилжүүлсэн. Улсын хурлын даргын 2026 оны 194-р захирамжаар байгуулагдсан Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай Улсын хурлын тогтоолын төслийг хилцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж эдийн засгийн байнгын орны хуралдаанаар тогтоолын төслийн 2 дахь хилцүүлгийг явуулах үед дэмжигдснээр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулагдсан 43 саналыг холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар дахин санал хураах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд байнгын орны хуралдаанаар дэмжигдээгүй саналуудыг дахин хэлэлцэх санал хураах шаардлагагүй гэж үзсэн болно. Энэ хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулагдсан 43 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж 12 зарчмын зөрүүтэй саналыг байнгын орны хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгах, улсын хурлын гишүүдээс гаргасан 76 зарчмын зөрүүтэй саналыг байнгын орны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн нэгдсэн хуралдаанд даргалагчаас хуульд нийцүүлж гүйцэн боловсруулах чиглэл өгч байнгын орны 3 дахь хилцүүлэгт шилжүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тухайн саналыг гаргасан улсын хурлын гишүүдэд танилцуулахад 115 саналыг хураалгах шаардлагагүй гэж үзсэн байна. Байнгын орны эрхэм гишүүдээ Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хилцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.